Сайн байцгаана уу? Шимжлэхээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа бичлэгийг нэлээд хөнгөн хөөрхөн хийгээд явчих гэж бодож байна. Яагаад гэх юм бол манай охин цэцэрлэгт орсон. Та хэд мэдж байгаах Японы хичээлийн шинэ жилийн нээлт бол 4-р сард болдог шүү дээ. Тэгээд 4-р сарын 1-ээс ахуулаа шинэ цэцэрлэгтээ орсон. Тэгээд Японы цэцэрлэгүүд чинь за нэг эхний 14 хоног орчим хүүхдийг дасан тастал нэг эхний өдөр нь 1 цаг, дараагийн өдөр нь 1 цаг 15 минут гэдэг ч юм уу те ингээ баг багаар дасгах маягаар явсаар байгаад бүтэн цагийнхаа хуваарьт ордог байхгүй. Тэгээд одоо болохоор анагийн цэцэрлэг нь жоохон холыг ч хэлэх үү. Ерөнхийдөө нэг өдөрт нааша цаашаага явсаар агаад ингээ таарж байгаа учраас заав нэлээд багтаа. Тийм учраас энэ удаагийнхаа бичлэгийг хөнгөн гэхдээ бас сонирхолтой сэдвээр хийгээд өнгөрүүлье гэж бодож байна. Тэгээд цэцэрлэг гиснээс нэрээ хэрвээ Японд амьдардаг, за Японд амьдардаг биш ч байсан гэсэндээ хэрвээ Япон цэцэрлэгийн ер нь уур амьсгал ямар байдсан бол Япон цэцэрлэгүүд ер нь яаж үйл ажиллагаагаа явуулдсан болоо гэж бодож байгаа миний үзэгчд байх юм бол миний өнгөрсөн жил бичсэн Япон цэцэрлэгийн нууцуд гэдэг номыг маань Японд ч байсан, Монголд ч байсан худалдан авах боломжтой юм шүү. За ингээд бүгдээрээ хамтдаа бичлэг рүү орцгоё. За өнөөдөр ярих гэж байгаа сэдв болохоор Японы хурим дундаа шинто гэдэг одоо за шашин биш гэд нэлээд ярьдаг. Тэгэхдээ яриа халаад явж байхдаа шинто шашин гэд яриа авчиж магадгүй тэрийг маань уучлаарай. Тэгээ шинтогийн одоо хурим гэх юм уу да тий. Зөвхөн яг тэрэн дээрээ төвлөрч ярина гэсэн. Тэгэхээр энэ шинто хурим маань болохоор яг Японы уламжлалт хурим гэсэн үг бол бас биш байх нэ. Яагаад гэх юм бол энэ шинтогийн хурмын ёслол нь нэг ойролцоогоор 100 хэдэн жилийн түүхтэй юм уу да. Тэрнээс өмнө бол Япончууд ийм нэг хурмын ёслол энтер гэсэн юм бараг хийдэггүй байсан. Яаж хийдэг байсан гэхээр хоёр талынх нь одоо хамаатан садан гэр бүлээрээ нэг нийтэд цуглаад тэгээ цай уугаад хоорондоо танилцаад юм яриад нэгэн оройг хамтдаа өнгөрүүлдэг байсан бахнэ. Энэ хурмын ёслол болохоор 1901 онд хамгийн анх болоод энээс хойшоогоо одоо шинтогийн хурмын ёслол гэдэг нэршилтэйгээр өнөөг хүртэл хүмүүс энэ шинтогийн хурмын ёслолыг тэмдэглэж өнгөрүүлдэг болсон байх нэ. Гэхдээ одоо 2025 онд бүх хүмүүс яг энэ шинтогийн хурмын ёслолыг хийж одоо хурмилж байгаа юу гэвэл бас үгүй. Японд одоо хэд хэдэн төрлийн хурмаа хийдэг ёслолууд байдсан байна. За энэнийг нь авч үзэх юм бол 56% орчим нь христиан буюу одоо христийн маягаар тэгэхдээ өөрсдөө ямар нэгэн тийм шин санаачлаг гаргаад тэргээ баяжуулаад ингээд хийдэг бол 27% нь ямар нэгэн шүтлэг бишрэлгүй хурим буюу тийм өөрсдөө яаж юмэр вэ те тэгээд тэрийгээр хийчдэг. Тэгээд 14% зөвхөн шинтоо хурмын ёслолыг хийдэг байх нэ. Тийм учраас эн чинь бас нэг их тийм элбэг юм бол биш. Гэхдээ ингээ харангуут мэдээж Япон уур амьсгал ингээд ороод ирцэнтэй ингээ харахад хүмүүс вау гэд хамгийн гол зүйл нь нэг тийм эстетиктэй гоё байдаг учраас хүмүүс энийг одоо маш их сонирхож хардгаа гэсэн. За тэгээд энэ хурмын ёслолыг бол шинзэн кекконшики буюу бурхны өмнө гэрлэх гэж ерөнхийдөө ойлгож болно гэсэн. Бурхны өмнө гэрлэх гэж байгаа шүү дээ. Энээс өмнө болохоор бурхны өмнө гэрлэх биш. Аав ээжүүдийнхээ өмнө гэрлэх ч гэхээсээ илүү гэр бүлийн нэгдлийн ёслогоо гэх юм уу да тий. Тэр айлын охиныг өөрийнхөө гэр бүлд нэгтгэж авч байгаа тийм ёслогоо гэдэг утгаараа байдаг байсан гэж байгаа юм. За ингээ бүгдээрээ шинзэн кекконшики хэрхэн эхэлдэг вэ гэдгийг нь эхлээд тайлбарлаж өгье. Одоо та хэдийн харж байгаа энэ бичлэгэн дээрээс болохоор мэдээж бурхны өмнө гэрлэж байгаа, бурхны өмнө хандгаалж байгаа учраас сүм дуганд болно. Шинтогийн дуган гэдэг юм болоо те энд болж өнгөрдөг. Тийм учраас өмнө нь нөгөө миний бичлэгэн дээр ярьсан ойраануудын алхаа буюу ойраан дочо гэдэг шиг энэ ч юм энэ шинзон кекконшикигийн алхаа гэж болдог. Энэ алхааг дуганд хүртэл хийдэг. Хаанаас вэ гэх юм бол энэ сүмийн одоо урд байдаг гол хаалганаас нь дуган руу орох хүртлээр ийм нэг ёслогоо маягийн алхааг хийдэг байх нэ. За тэгээд энэ алхаанд нь хин багтаж явж байна вэ гэх юм бол хамгийн урд хэсэгт нь гаккужин гэж байгаа юм. Уламжлалт хөгжим дуургаад ингээ явж байгаа. Манай одоо лимб, цуур гэх мэт одоо уламжлалт тийм хөгжмүүд байдаг шүү дээ, тийм. Яг байгалийн материалуудаар хийсэн ийм хөгжмийг дуургаад явж байгаа юм. Хоёрдугаарт нь явж байгаа хүн бол сүмийн одоо лам гэж хэлэх юм уу да тий. Хувраг явж байна. Гуравдугаарт нь хоёр охин алхаа явж байгаа. Маш гоё толгой өмсгөл зүсгэлтэй хоёр охин явж байна. Энэ хоёр нь болохоор мико гэж хэлдэг. Энэ сүмд ажилладаг туслагчид гэж хэлж болно. Энэ охтуудыг болохоор бас зарим их сурвалжуудад ариун охид гэж
хилдэг бахнэ. За ингээд ард нь сүйт бүсгүй сүйт залуу хоёр явж байна. Ингээд эдний хойно нь маш том улаан шүхэр барьцсан явж байгаа хүнийг харж байгаа хаа. Ингээд хойноос нь бол гэр бүлийнх нь дагаад явж байгаа. Ерөнхийдөө алхааны бүрэлдэхүүн бол ингээд болдог бахнэ. Тэгээд богинохон зайд ингээд явж байгаа ч гэсэндээ энэ алхаа нь өөрөө бас амар гоё эстетиктэй. Мөн одоо үед жуулчдын анхаарлыг маш их татдаг болсон. Жуулчдын гэлтгүй яг Япон хүмүүс өөрсдөө ч гэсэндээ хэрвээ ийм хормын яслалтад тааралдаад яг энэ алхаатаа ингээд таарлах юм бол зураг хөргийг нь аваад интернет маш их байршуулж вау ямар гоё юмтай таарч байна тэр гэд бас тэгдэм байлээ. За одоо эндээсээ хэдүүлээ энэ сүйт бүсгүйгийнх нь хувцсны талаар ярих гэж бодож байна. Мэдээж яг энэ алхааг нь харангууд хамгийн дөрүүлээд нүдэнд тусаж байгаа хүн бол сүйт бүсгүй байгаа шүү дээ. Маш гоё харагдаж байгаа гэж бодож байна. Энэ хувцсныхын тухайд мэдээж яг адилхан Шинтогийн энэ хормын яслал бий болсон цагаас ахуулаад соёл болж тогтсон. Бас нэг удаан хугацааны соёл бол биш. 100 хэдэн жилийн түүхтэй соёл байх нь шүү дээ. Бэр охины өмсөж байгаа хувцсыг нь болохоор Широмуку гэж нэрлж байгаа юм. Ийм нэртэй кимоно өмсдөг. Тэгээд энэ нь бол маш олон давхар байдаг. Тэгээд бас л маш хүнд байдаг юм байна лээ. Мэдээж энэ нь ингээд цав цагаан өнгөтэй байгаа учраас ойлгомжтой. Цэвэр ариун байдал, шинэ амьдрал, бурхтын ивэлийг одоо хүртэж байгаа гэсэн утгыг илэрхийлдэг байх нэ. Одоо бэр болж байгаа охтууд үсээ 3 төрлөөр ерөнхийдөө хормын үеэр янзалж болдог. Нэг нь болохоор одоо өмнө нь уйран ч юм уу те гейша антрахыг та харж исэн бах. Яг нэг тиймэрхүү Эдогийн үеийн үс засалцтай, нэлээд элегант, өндөр, олон гоёл чимэглэлтэйгээр ингэж засдаг нэг юм байна. Дээрээс нь нэмээд энэ засалтан дээрээ шууд ватабоши гэдэг ийм цагаан өнгийн малгай өмсөж байгаа. Энэ ватабоши нь болохоор одоо нэг маш гоё навчнаас inspiration авсан юм шиг байгаа юм. Надад бол тэгж харагдаж байгаа. Цав цагаан өнгөтэй юм бүрхүүл байгаа юм. 3 дугаарт нь болохоор зарим хүмүүс нь арай нэг юм тал цагаан өнгийн юм тууз шиг юм зүүгээд байгааг харж байгаа. Энэ нь болохоор цүнө какуши гэдэг бас нэг Q хэлбэрийн малгай гэх юм уу та тийм малгай гэхэд хайшин бас нэг гоёл гэх юм уу те ийм юм байгаа юм. За тэгээ хоёулаа мэдээж цэвэр ариун байдлыг илэрхийлж байгаа. Ерөнхийдөө энэ хувцсных нь нэг янз байдлыг нь харах юм бол цав цагаан өнгийн кимоно, цагаан өнгийн малгай тэгээ энэ нийлээд бол христийн шашны гэрлэх ёслолын үед өмсдөг цагаан өнгийн даашинз гівлүр энтертэй ерөнхийдөө тэр агуулга нь бол төстэй харагдаж байгаа юмсаа тий гівлүр тэр цагаан өнгийн малгай ватанабоши гэдэг байгаа чинь ингээд өмсөж байгаа бас нэг учир шалтгаан нь хормын ёслолын үеэр бэр охины нүүр царайг нь зөвхөн нөхөр нь харах зориулалттай буюу нөхрөөс нь өөр хүн харахыг одоо жоохон цээрлж байгаа маягаар ингээд нүрийн нууж байгаа юм уу те. Тэгэхээр бас нэг талаараа гівлүртэй адилхан байгаа юм те. Харин гэрлэх ёслол дууссаны дараа одоо тэр гоёмсог үзэсгэлэнтэй царайг нь бусад хүмүүс ч гэсэндээ харж болно. Энэ ингээд нэгэнт хүний хүн болсон гэдэг утгаараа тэр малгайгаа ингээд тайлцдаг байсан байхгүй. Тэрнтэй адилхан ер нь христийн шашны тэр цагаан наашинсан ч гэсэндээ гівлүрийг нь нөхөр нь одоо гэрлэх ёслол дууссаны дараа аваад үнсдэг те. Тийм нэг юутай адилхан юм шиг байгаад байгаа юм. За үргэлжлүүлэхэд Широмокуг болохоор ариун цагаанаар бүхнийг эхэлж байна буюу нөхрийнхөө талд те хөргөнийхөө талд шинээр төрж байна гэсэн илэрхийлэл явж байгаа гэж хэлсэн. Тэгээ ерөнхийдөө л өөрийнхөө бүх хуучин муу муухай юмнуудыг артаа үлдээгээд би ингээ яг цав цагаанаараа цагаан манайхын цав цагаан цаас шиг одоо шинээр эхэллээ гэдэг шиг цав цагаанаар ингээд ирж гинэ гэдэг утга байдаг бахнэ. Гэхдээ миний олж уншсан бас нэг сонирхолтой тийм баримт байсан. Одоо баримт гэхээс илүү тайлбар байсан. Энийг нь одоо та хэдэд ярьж өгье. Энэ Широмоку гэдэг нь цэвэр ариун байдлыг биш харин бүхлийг илэрхийлдэг гэсэн тийм тайлбар байгаа даа. Яагаад гэх юм бол энэ хувцас нэг талаараа Японы оршуулах ёслолын үед талигаач төмсөгдөг цагаан өнгийн хувцастай төстэй гэж байгаа байхгүй. Төстөөгөөс гадна тэр хувцаснаас ерөнхийдөө гаралтай гэж үздэг. Тэг ингээ харахад ч гэсэндээ ерөнхийдөө жоохон төстөө байж иж магадгүй зарим талаараа тэгтээ мэдээж нэг үндэстний хувцас учраас адилхан харагдаж явах бас талтай. Тэгээ нөгөө талаараа энэ хоёр хувцас маань хоёулаа тий шин зүйл рүү одоо дэвшиж байгаа, шин зүйл рүү
явж байгаа гэдэг, ирж байгаа гэдэг утгыг илэрхийлдэг нь бас сонирхолтой. Ерөнхийдөө Японд бол цагаан өнгийг илүү бурхантай ойрхон байна гэдэг бэлэгдэлтэй байдаг юм байлээ. Улаан өнгийнхэн талаар би өмнө хэлжсэн шүү дээ. Улаан өнгийн хаалга улаанаар болохоор муу муухай юмнуудыг ингэж зайлуулдаг гэх утгатай байдаг учраас улаан хаалганууд Японд нэлээд их байдаг гэж хэлжсэн. Одоо харин энэ шинэ бэрийг хайдуулаад толгойнх нь гоёлын талаар илүү ярилцъя гэж бодож байна. Амар гоё байгаа эцтэй те. Би бүр энийг хараад бүр вау, яагаад ийм юм бол гэж шууд ингээд мэдмээр санагдчихж байгаа. Тэр сэтгэл ингээд хөдөлж байгаа байхгүй. Ямар учраас японочууд ийм малхай хийсэн бол гэж шууд ингээд толгой дотор тийм асуулт ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгээ тэрнийхээ хариултыг олсон. Тэгээ өмнө нь болохоор яг тэр үсний цэцэлтийн 3 төрөл байгаа гэдгцээс одоо тэгвэл 2 тэр толгойн гоёлынхын талаар ярих гэж бодож байна. Хамгийн ихнийх нь болохоор нөгөө нэг энэ толгойгоо ингээд орооцсон юм шиг хэлбэртэй байгаад байгаа. Тэрийг нь болохоор цүнокакуши гэж байгаа байхгүй юу. Энэ нь айгүй сонирхолтой. Ерөнхийдөө ингээд хэлбэрийг харах юм бол нэг ийм эвэр нууж байгаа юм шиг хэлбэртэй гэж байгаа байхгүй юу. Эмэгтэй хүний эврийг нууж байгаа юм шиг хэлбэртэй. Тэгвэл эмэгтэй хүн ямар үед эвэртэй байх юм бэ гэх юм бол ааш санантай амар болцсон байгаа үедээ, атаажтай ихтэй байгаа үедээ, уур хилэнтэй байгаа үедээ эвэр нь гарч ирдэг. Тэгээ тэрийг нь зөөлөж ерөнхийдөө цагаан туузаар нууж тийм тууз зүүлгэж байгаа гэдэг нэг утга байдаг. Гэхдээ нөгөө нэг утга байгаа шүү дээ. Сүүлд ярьсан буюу энэ цагаан хувцс нь шинэ эхлэл гэхээсээ илүүтэй үхлийг эсрэгээр үхлийг бэлэгдэж байгаа гэдэг утга байгаад байгаа. Тэр утгаараа гэх юм бол үхэгсдийн ертөнцтэй чөтгөр үхлийг төлөөлж байгаа гэдэг утга байгаа. Энэ сүт бүсгүй газар доорох ертөнцийн тэр эвэр буюу чөтгөрлөг юмыг нь нууж байгаа, эврийг нь нууж байгаа гэдэг сонирхолтой тийм одоо домогч гэх юм уу да тийм тайлбар байд юм байлээ. Энэ ёслол дууссаны дараа болохоор эврнийхээ халахвчийг авч хайж байгаа байхгүй юу. За тэгээд энэ сүм дугундах ёслол дууссаны дараа сүт бүсгүй маань илүү өнгөлөг гэхдээ ерөнхийдөө жоохон улаан тоон юм давмгаалсан маш гоё бас кимоно өмсдөг. Тэгээд тэр кимононых нь нэрийг нь болохоор ирочикаки гэж нэрлэдэг. Нөгөө широмуку буюу үхлийг бэлэгддэг гэх кимоногоо тайлаад дараа нь энэ улааныг өмсснөөрөө хүргэний талд дахин төрж байгаа цусан холбоо тогтоож одоо тэгээ улаан өнгө илэрхийлээд байгаа шүү дээ. Цусан холбоо тогтоож байгаа илэрхийлж байгаа тийм өөр өнгөлөг өнгийн кимоног өмсөж одоо өөрийгөө шинээр glow up хийж гарч ирж байгаа гэдэг утга санаа байдаг бол нөгөө нэг эвэртэй юм шиг эсвэл нөгөө нэг сүхээ тайлж хайснараа сүт бүсгүй эврийг тайлаад хүний ертөнцид дахин одоо юм зөөлөн тийм сайхан эмэгтэйгээр болж мэдлж байгаа гэдэг утга байдаг бахнэ. За мөн одоо сүт бүсгүйгийн хувцсанд байдаг бас нэгэн сонирхолтой зүйл бол яг энэ ингэртэн нэг юм зүйлстэй нэг янз янзын юмнууд харагдаад зэхтэй. Энэ тунд нь жижигхэн одоо тэр шиг өгдөглээ хутга чинжаал. За энэ нь болохоор ер нь эрт үед буюу за самурагийн үеэс ер нь эхлэлтэй гэж үзээд байгаа юм бэлээ л дээ. Яагаад гэх юм бол одоо тэр самурагийн үед охин нь гэрээсээ ингээд явах үед нь өөрийгөө хамгаалаарай гэж тэр чинжаалыг өгдөг. Тэр шинэ очиж байгаа гэр бүлтэйч байна уу? Өөр ямар нэгэн зүйлээс өөрийгөө хамгаалах зам одоо эмэгтэй хүний хувьд одоо доромжлуулах тийм нөхцөл байдал үүсэх юм бол бас биеэ хамгаалах бүр үнэхээр яа харахгүй болох юм бол одоо нөгөө бонд чинь бас өөрийгөө амийг эгүүтгдэг тийм соёл байдаг шүү дээ. Тиймэрхүү юмд одоо зориулах гэдэг ч юм уу те. Тэгээ янз янзын шалтгаанаар тэр чинжаалыг ингээ гэртээ хадгалж авч явдаг байсан. Тэгээд тэр нь бол одоо соёлын хэмжээнд зүгээр үлдэж хоцорсон байгаа гэсэн үг байна. Тэгээ ерөнхийдөө бэлэгдлийн хувьд болохоор би өөрийгөө одоо хамгаалж чадах тийм хүн гэдэг утгаараа бүргэний өмсөж байгаа хувцанд тахад би ерөөс эрэгтэй хувцыг ерөөс ярьдаггүй настай одоо энэ хөргөний өмсөж байгаа хувцын болохоор Монцки Хаори Хакама гэж нэрлэж байгаа байхгүй юу. Энэ талаар бол би яг үнийг хэлэхэд юм дэлгэрүүлж нэг их сонирхоогүй. Тэгээ яг ерөнхий мэдээллүүд ингээ хараа явж байхад нь хувцсан дээр нь харагдаж байгаа юм 3 шиг юм цагаан өнгөтэй тэмдэг байгаа. Энэ нь болохоор тухайн гэр бүлийн тамга тэмдэг байдаг гэдгээрээ онцлогтой. Дээрээс нь энэ урдаа зүүцсэн байгаа цагаан юм өсөн бөмбөлөг шиг юм байгаа. Энийг нь болохоор Хаори химо гэж нэрлэдэг гинэ. За одоо хэдүүлээ буцаад нөгөө ёслол руугаа очиж. Одоо хэдүүлээ чинь ингээд сүмийн гол хаалгаар ингээд алхаад ингээд сүм дотроо дуган дотроо ороод ирсэн байгаа шүү дээ. Энэндээ орж ирээд одоо юу хийдэм бэ гэвэл ёслолууд хийдэг. Нэг ойролцоогоор 50 минут орчим үргэлжилдэг гэж байгаа. Тэгэхээр энэ одоо сүм дуганд хийдэг ёслолт нь бол бүр яг юм ойрын хүрээллийн цөөхөн хүмүүс нь оролцдог. Ихэвчлэн яг хамаатнууд нь эсвэл бүр ингээд маш дотн ганц нэг найз нь ордог. Бусад хүмүүс нь болохоор энэ ёслолын дараа одоо зочид буудалд ч юм уу те энэ тэнд болж байгаа үдшилэг дээр нь очиж оролцдог гэдгээрээ бас онцлогтой байдаг. За хамгийн эхлээд юу хийдэг вэ? Хэдүүлээ зургийг хараад яриа явчих. Хамгийн эхлээд бол энэ нэг цагаан өнгийн сагалгаар ямиг барьсан байгаа. Энийг нь энэ ламтан бариад
өшрөх гэдэг одоо манай өвгийн бас зан үйл байд юм аа тий. Яг тэрэн шиг ерөнхийдөө ариусгаж байгаа энэ байгаа гэрлэх ёслолын орон зай болон энэ хоёр хүнийг одоо эргэн тойронд нь байгаа муу мухай зүйлийг нь энүүгээр үлдэн хөөж байгаа гэдэг агуулгатай. Тэгээд энэ цагаан амиг нь болохоор бүгднийг цаасаар хийсэн байт юм билээ. Энийний дараа болохоор гэрлэх тангараг буюу тангарагийн зан үйл буюу саке уудаг гэж байгаа байхгүй. Энэ саке уух ёслол нь бас амар сонирхолтой. Яагаад гэвэл 9 аяга саке ууж дуусгадаг. Тэгтээ яхаа ингээд баг урууландаа ингээд хүргэх төдийд л уудаг юм байлээ л дээ. 3 төрлийн 3 өөр аяга байгаа заа. Том, жижиг, дунд гэсэн. Энэ 3 аяганаасаа тус бүргэн бэр хоёр хоёлаа ээлжлэх юм маягаар тэнд нь бас нарийн юм байт юм билээ. 3 удаа амсдаг. Тэгээд энэ 3 нь одоо юуг илэрхийлдэг вэ гэх юм бол ямарсан хүргэн бэр бурхан гурыг бас илэрхийлж байгаа гэдэг нэг утга байсан. Би сэтгэл оюун санааг нэгтгэх гэсэн бас тийм утгатай байдин гинэ. Гэхдээ сүүлийн үед болохоор одоо 9 аягч бүр арайд энтнэ. За тэгээд 9 аягаа чи нэг нэгээр нөө ингээ хоёуланд нь ингээд тэгээ эннийхэн дараа нь нөгөө аав ээж нь ах トゥ хамаатан саднаа нь бас ингээд амсна гэхээр цаг хугацаа зарцуулагдаад байсан учраас 9 аягаа болоод ер нь 6 аягаыг ингээд ёслох төдийд уудаг болсон гэж сонссон. За ингээд 9 аяга сакега ууж дуслаа бүгдээрээ. Одоо энэний дараа бурханд өргөл өргөнө гэж байгаа. Энэ бурханд өргөл өргөхдөө модоор өргөл өргөдөг. Тамаагүй ши гэж нэг мөчр байгаа юм л да. Энэ нь болохоор сакаки гэдэг нэртэй модноос авсан мөчр. Сакаки гэдэг нь болохоор бурхантай ойрхон байдаг бас мод юм байна л да. Ер нь нэг бүдэг бадгаар хэлэх юм бол тэгтээ энэ сакакигийнх нь ханзыг харах юм бол шүү дээ. Энэ ханзан дотор нь бурхан мод гэсэн хоёр ханз хоёулаа явж идэх нь бас ямар гоё сонирхолтой. Тэгээд эннийхээ мөчрийг нь аваад өргөл болгоод ашигладаг. Зүгээр ч өргөл хийчихгүй. Энэ ёс заншлуудаа хоёр хос маань хормынхаа яслын өмнө хурж ирж айгүй ингэж бэлддэм билээ л дээ. Тэгээд хаалтаа гаргачих гэдэг бурхан минь. Гэж тэр яслынхаа үеэр бүр маш их хичээдэг гэж нэг эмэгтэй ярьжсэн. Яадаг вэ гэх юм бол мөчрийг одоо зүүн гараа дээш нь харуулад баруун гарынхаа хуруу гараа чимхэж авангуудаа мөрөгчөөд 90 градус эргүүлээд тавцсан дээр тавиад мөргөнөө. Энэ нь болохоор өөрсдийнхөө чин сэтгэлийг ингээ бурхандаа өргөл болгож өгч гинэ гэдэг бас утгатай байдаг юм байна лээ. За ингээд бурхандаа өргөлөө өргөснийхаа дараа залбирнаа. Залбирахтаа ер нь бол зөвхөн одоо энэ гэрлэх ёслолын үеэр гэлтгүү шинтогийн сүмд ороод нэг иймэрхүү байдлаар залбирдаг. 2 удаа тонгоогоод 2 удаа алгаа ташаад тонгоогоод ч үлээдээ. Тийм одоо дараалтаагаар хийдэг. Би дарааллын энэ чинь ингээ харуулчих. За ингээд залбираа дуусныхаа дараа тангараг өргөнөө. Тэр тангарыг ер нь ингээд бичсэн байдаг. Тэр тангарыг нь одоо айл гэрийн эзэн болж байгаа эрэгтэй нь уншиж тангаргалдаг. Ингээд хамгийн сүүлд нь бүгжөө солилцдог. Тэгээ энэ бүгж солилцох зан үйл гэх юм уу те. Энэ нь бол бүр нэлээд сүүлд нэмэгдсэн гэж байгаа. Одоо барууны соёлын нөлөөгөөр ер нь л хаанч гэсэн бүгж солилцдог болчиход байгаа. Тийм учраас уламжлалч нь өөрөө яах аргагүй жоохон орчин үеэд байгаа шинжлэгдэх шаардлагатай болдог учраас бас бүгж солилцох юмыг энэ дундаа ингээ оруулж ирсэн байдгийн байна. Тэгээд эрэгтэй нь болохоор ингээ тангаргаа уншдаг бол эмэгтэй нь болохоор энэ бүх юм дууссаны дараа өөр нөгөө парти болдог гэж байгаа шүү дээ. Тэр партийн дээр нь ээж аавдаа зориулаад ингээ загтал уншдаг байхгүй. Тэр загтал дээр нь одоо имама дэ аригато гозаймашта гэдэг одоо тэгж хэлдэг. Одоо өнөөдрийг хүртэлтэй баярлалаа. Өдийг хүртэл баярлалаа. Тэ өсгөж хүмүүжүүлсэнд л ер нь ийм болгосонд ингээ танд баярлалаа гэд тэгж байгаа нь одоо имама дэ гэд мадэ буюу одоо тэр хүртэл гэд ерөнхийдөө нэг юм хаачж байгаа шүү дээ. Өнөөдрийг хүртэлтэй энэс цаашаа яах вэ? Одоо ингээ айлын хүн болж байгаа учраас энэ хүртэл бол ингээ баярлалаа гэж байгаа байхгүй. Японы соёл заншлынхаа нүүднээс нь авч үзэх юм бол энэ эмэгтэй ч одоо ингээ гэрээсээ гараад энэ айлын хүн биш нөгөө айлын хүн буюу шинэ гэр бүлд очиж байгаа шүү дээ. Дээрэс нь энд чинь овгоо солиод нөгөө нөхрийнхөө овгийг бас авдаг. Бидний хувьд болохоор нөхрийн овгийг бол авдаггүй шүү дээ. Ингээд айлын хүн болж байгаа, хүний хүн болж байгаа гэж манайхан ч гэсэн ярьдаг хэдий ч бид нар бол овгоо солидоггүй шүү дээ. Энд бол ингээ овгоо солио бүр ингээ жинхэнэ утгаараа хүний хүн болж байгаа юм шиг. Тийм одоо соёлтой гэх юм уу да тий. Гэхдээ орчин үед бол тий залуу Япон гэр бүлүүд хин нэгнийх нь тий гэр бүл болох гэж байгаа юм бол биш ээ. Одоо манаач гэр бүлийн нэг бүрэлдэхүүн болж нэгдэх гээд уус гадаага юм биш. Танаач гэр бүлд нэгдэж уус гадаага юм биш. Бид хоёр хоёулаа харин шинэ гэр бүлийг зохицлоож гинэ гэдэг тийм одоо сэтгэлгээрөө орчин үеийн залуучууд нь шилжиж байгаа. За ингээд ерөнхийдөө бүгдээрээ сүмээсээ гараад энэ одоо гэрлэх ёслол дууслаа гэсэн үг байна. Ийм л байдалтай бичлэг хийдэг дээ би.
бичлэгийнхаа төгсгөлд ганц нэг одоо сонирхолтой юмнуудыг та хэдэд ярих юм бол те Японы хурим дээр та хэд бас очих юм бол ганц нэг шинэ мэдээлэл болж магадгүй юмнуудыг хэлэх юм бол одоо хурим дээр очихдоо ээж аав нар нь бол жоохон хар өнгөтэй тэгтээ цагаан өнгөтэй бас оролцсон ч юм уу тийм кимоно өмсдөг бол эрчүүд нь цагаан зангаа голчлон зүүдэг юм байна. Тэгтээ хар биш бол ерөнхийдөө сүүлийн үед хар хөх мөх гэдэг ч юм уу тиймэрхүү арай жоохон өөр өнгөтэй бол гайгүй байдаг юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд сүйт бүсгүйгээсээ илүү гоё болохоор тийм хувцас хитрхи бие барьсан юм, хитрхи хөх гарсан юм, хитрхи мөр гарсан юм, хитрхи суг гарсан юм, хитрхи өвдөг гарсан юм, хитрхи богино юм, хитрхи ирэн алаг юм, хитрхи гялгар юм ер нь тийм хитрхи хитрүүлсэн юм ерөөс өмсчлөхгүй. Ер нь аль болох энгийн даруй тиймэрхүү юм өмсөж очдөг гэдгээрээ онцлогтой. Бэлэг бол ерөөсө зөвхөн мөнгө авч очдог. Тэр мөнгийг нь бусгай одоо хуримд зориулсан дугтуу гэж байгаа. Тэр дугтуун дотор нь хийдэг. Мөн тэр мөнгөнийх нь хэмжээнд гэсэн ерөнхийдөө тодорхой байдаг. Жишээлх юм бол найзууд бол 30 мянган йен. Дотны найз охин бол 50 мянган йен. Хамаатнууд байх юм бол 30-аас 100 мянган йен. Ойрын хамаатнууд байх юм бол 100 мянгаас дээшээгээ байдаг бахнэ бэлгийн хувьд. Яг энэ Японы Шинтогийн хурмын ёслол биш. Оройных нь одоо үдшилгэн дээр нь гэх юм уу одоо манай гэр бүлийнхээ очиж үзчихсэн. Тэгээд энэ талаар би бас бичлэг хийсэн байдаг. Хэрвээ та сонирхох юм бол энэний дараа ороод тэр бичлэгийг нь үзээрэй. Манай найзуудын хурим болоод ерөнхийдөө хурим нь ийм болд юм байна гэсэн бичлэг хийсэн байгаа. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг энэ түрээд өндөрлөж байна. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та хэдтэй бүгдээрэнд нь маш их баярлалаа. Дараагийн дугаараараа бүгдээрээ хамтдаа шинэ сэдвтэй иргэн уулзтлаа. Түр баяртай.